За амар гэрья. Цэнцэг огт Дэнби уян жаргалвэ. 1976 онд Увсангийн Улаан гомотод орсон. Би 2001 оны 2 сарын 10-нд Увсангийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч дадлагч ажилтна гэж миний анхны тушаал гарч бий. Цагдаагийн байгууллагад ажиллах замналан байна одоо эхэлсэн байгаа. За би тэгээд 2001 оны 11 сарын 26-нд Услан усны баяраар цагдаагийн дэслэгч цолоор шагнуулж эдийн засгийн төлөөлөгч, жинхэнэ төлөөлөгчөөр одоо ингэж томилогдно. Цагдаагийн байгууллагуудаа тасралтгүй 20 давтах жилдээ ажилласан. Би ажиллах хугацаанд бол эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэсгийн байцаагч, за чиглэлийн ахлах байцаагч, өмнөрөн сумын сундандын цагдаагийн тасгийн дарга, сархины удирдлагын тасгийн дарга гэсэн албан тушаалуудыг бол би тасралтгүй хашиж ажилласан байгаа. 4 онд ахлах зэслэгч цол, 2007 онд ахмад цол, 2011 онд хошууч цол, 2018 онд Дэвтүрэндээ цол шагнагдаж ажилласан. За олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулна. Үе үеийн ахмад ажилчид тэднийг эрүүлдэн, эрүүлэнг сайн сайхныг өсөн өрөөж мэдчилж байна. Баярлалаа. Гомбогтод ажилласан гэдэг 1975 онд төрсөн. Зөнгос онд төрсөн. 10 жилдээ төгсгээд сэргээ алуу хааж ирээд 98 оноос Зөнгос онд олон нийтийн байцаагч гээд одоогийн олон нийтийн цагдаа гэдэг ажлыг хийж байсан. 6 сар 8 жил ажиллаад тэгээ би цагдаагийн байгууллагад ажилд орсон юм аа. Тэрнээс хойш 20 жил Монголын цагдаагийн байгууллагад алуу хашаад энэ 1900 одоо энэ 100 зэргийн байнгын тэтгэврсуулаа. Тэ. Энэ хугацаанд би Зөнгос онд 2 жил цагдаагийн байгууллагад ажиллаад тэндээсээ Малчин сумын хэсгийн цагдаагаар 5 жил ажиллаад тэндээсээ Киргиз сумын хэсгийн цагдаагаар 2 жил ажиллаад тэгээд Улаан сумд нийтийн хэвзэр хамгаалах олон нийтэд аюулгүй байдал хангах засгийн Монгол өхний гэрээ цагдаагаар ажиллаж агаад сая 7 сард сэргийн байнгын тэтгэврт суусан юм. За ингээд цагдаагийн байгууллагаас сэргийн байнгын тэтгэврт суусан үеийн ахмад ажилчдаа ахмадын баярын мэндийг хүргье. За амрыг ирья. Миний бие Цэвэн гэрлэг Алтан гэрэл сургууль шалгах цолтой цагдаагийн байгууллагад нийтдээ 20 жил ажиллаад гавьяаны хаамралтан сая өнгөрсөн 5 сард гарсан. Миний бие 2006 онд анх эхэлж цагдаагийн дэд алхах цолтой ороод 2022 онд сургууль шалгагч авч 2024 онд сургууль ахлагчийн асуудал хариуцсан мэрэгжилтэн гэдэг ийм орон тоон дээр байж байгаад ингээд гарсан хүн байгаамаа. Цагдаагийн байгууллагын үеийн ахмадуудын баярын мэнд хүргье. Та бүхэнд эрүүлэг сайн сайхныг хүсье. Миний бие Басангийн дулам сөрөн 2002 онд Увсангийн хувь замын ерөнхий боловсролын дунд сургуулийн ерөнхий нэгтлэн бодогчаар анх ажлын гараагаа эхэлсэн. За 2002-аас 2008 онд Увсангийн хувь замын засаг даргын тамгын газрын ерөнхий нэгтлэн бодогчоор ажиллаж байгаад 2008 онд аймгийн хөдөөжихөн газрын ерөнхий нэгтлэн бодогчоор томилогдсон ажилласан. За тэгээ 2009 оноос Увсангийн цагдаагийн газрын нэгтлэн бодогчийн орон тоон дээр томилогдож энэ сайхан мөрдөд нэгтэй хамт олонны дунд орж төрийн тусгай албан хаагч болсон.
За тэгээд энэ цагдаагийн газрын нэгтлэн модогч ахлах нэгтлэн модогчоор ажиллах хугацаанд алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэх орчин нөхцөлийг сайжруулах, албан үүрэг гүйцэтгэхэд нь шаардлагатай техник тоногт төхөөрөмж, автомашин шийдвэрлэх, албан хаагчдын энэ ажиллаж амьдрах орчныг сайжруулж барилга байгууламжийг шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг үе үеийн дарга нартаа, цагдаагийн газрын дарга нартаа хамтран гүйцэтгэж ирсэн. За тэгээд Монголын ахмадын өдрийг тохиолдуулна залуу халуунасаа цагдаагийн газрын энэ гэмт хэрэгтэй тэмцэх ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүсэлт зөрүүлж эрдэм мэдлэг ур чадвараа зөрүүлж ирсэн сайхан буурал ахмадуудаа үе үеийн ахмад настангуу та бүхэндээ ахмадын баярын мэндийг хүргье. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.